Цаг гаргаж заавал үзэх бичлэг. Хүүхэд хамгаалах аргыг лантон дохиод танилцуулж байна. Та хүүхэд байхдаа эсвэл хэн нэгэн хүүхдэд өнөө цаг үед учирсан дараах тохиолдлыг харсан, сонссон, эсвэл түүний хохирогч сэжигтэн болж байсан юм биш үү? Үүнд хүүхдэд аливаа эд зүйл үйлчлэгийг амлаж, түүнд бэлгийн харилцаанд орохыг санал болгосон. Бэлгийн мөржлийн шинжтэй үйлдэл хийсэн хүн эсвэл тохиолдол. Цахим орчинд хүүхдийг бэлгийн харилцааны шинжтэй агуулгаар чатлахад хүргэсэн. Хүүхдийн нүцгэн эсвэл бэлгийн харилцааны шинжтэй зураг болон бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Түүнийгээ цааш бусадтай хуваалцсан. Хүүхдийг хүсээгүй байхад нь бэлгийн харилцааны шинжтэй агуулга бүхий мэйл, мессеж, чат илгээсэн. Хүүхдийг цахим сүлжээгээр дамжуулан хуурч өөрийн нүцгэн зураг болон бичлэг эсвэл бэлгийн харилцааны шинжтэй зүйлүүдийг шаардсан. Мөн хуурамч нэр хаяг ашиглан хүүхдийг цахимаар дамжуулан хуурч бэлгийн харилцаанд орохыг оролцсон. Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн байдалд нь аюул учруулахаар занал хийсэн. Хүүхдэд садар самун сурталчилсан. Хүүхэд оролцуулж бэлгийн харилцааны шинжтэй дүрс зураг авсан. Түүнийгээ бэлтгэсэн, борлуулсан, бусдад тараасан, хадгалсан хүн эсвэл тохиолдол. Та өөрт болон бусад хүүхдэд тохиолдсон эдгээр үйл явдлын талаар Cyber Deadline гэх энэхүү репортод хариулт өгч мэдээлэл өгөх боломжтой. Энэхүү англи хэл дээрх репортыг Лантон дохио USA байгууллага монгол хэл дээр орчуулсан бөгөөд та дохио цэгийн гэх энэхүү сайт руу нэвтрэн орж мэдээлэл бүхэлд нь илгээх боломжтой. Мөн энэхүү монгол формыг бүглэж илгээснээр цахим орчинд хүүхдийг гомдоох, хүчирхийлэх, зөв бус үгүй хэллэг үйлдэл гаргах мэдээллийг шууд мэдээлэх хялбар бөгөөд үр дүнтэй арга болох юм. Ийхүү хэрхэн бүглэх заавар бичлэгтэй орцгоё. Форум 5 хэсэг буюу 7 хуудасаас бүрдэнэ. Ерөнхий хэсэг. Юунд түрүүн та дараах мэдээллийг үнэн зөв тодорхой нөхцөлийн хүрээнд ашиглахыг зөвшөөрч буй талаар зөвшөөрлөх шаардлагатай. Та энэхүү хэсэгт дарж зөвшөөрлөх нөхцөлтэй зайлшгүй танилцсан байхыг сануулъя. Үргэлжлүүлэн та өөрийн болсон үйл явдлын талаарх мэдээллийг оруулах бөгөөд дугуй дүрс бүхий хариулттай асуултаас зөвхөн ганцхан хариулт сонгох боломжтой. Харин ийм дөрвөлжин дүрстэй нь олон хариулт сонгох боломжтой асуултууд юм шүү. Та болсон үйл явдлыг бит байдлаар уулзаж болсон эсвэл цахим сүлжээгээр дамжуулж болсон хэсгээс хамаарч холбогдох асуултанд хариулаарай. Онцгой анхаарах хэсэг нь энэхүү линк оруулах хэсэг байгаа. Таны нэг биш хэд хэдэн цахим хаягтай нь халдлага төрсөн бол энэхүү нэмэх тэмдэг дээр дараа нь тус бүрээр нь оруулж өгөх боломжтой. Мэдээж мэдэхгүй зүйлсийг асуусан бол хариулахгүй хоосон үлдээн. Гэхдээ та над шиг заавал бөглөдөх талбарыг хоосон үлдээсэн бол тус асуулт руу өвсөрч улаанаар алдаа заана. Ийм одоор тэмдэглэсэн асуултанд зайлшгүй хариулт өгчөөж дараагийн хэсэг рүү шилжинэ. Мөн та хохирогч хүүхдийн хувийн мэдээллийг мэддэг бол тус хэсгийг зайлшгүй бүглэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Учир нь хувийн мэдээлэл өгдөөгүй тохиолдолд таны өгсөн мэдээллийн мөрөөр шалгалт хийнэ гэдэг өвсөн дундаас зүү айхтай адил хэцүү юм. Таны мэдэхгүй зүйлсийг асуусан бол хариулт бичлэггүй алгасаж сэжигтний мэдээлэл хэсэг рүү шилжих боломжтой. Ийхүү өмнөх хэсгийн нэгэн адил хэрэв та сэжигтний талаар хувийн мэдээллийг мэддэг бол тус хэсгийг зайлшгүй бүглэж өгөхийг дахин хичээнгүйлэн хүсье. Мөн тус үйл явдлын талаар өмнө нь цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж байсан. Тэрхүү гомдол мэдээлэл нь одоогоор шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтнийхээс татгалцсан. Эцэслэн шийдвэрлэгдсэн хэсгээс үл хамааран энэхүү хэсгийг бүглэх боломжтой. Сүүлийн хэсэгт та сайн дурын үндсэн дээр өөрийн холбоо барих мэдээллийг бидэнд үлдээснээр Cyber Deadline-ы багийнханд нэмэлт мэдээлэл цуглуулах боломж. Нөгөөдөөгөр Монгол Улсын цагдаагийн байгууллагад нөлөө бүхий дэмжлэг үзүүлж буй нэгэн хэлбэр юм. Та мэдээлэл өгч явах явцдаа өөрийн сайн дурын үндсэн дээр мэдээлэл өгөхөөсөө татгалзах, хувийн мэдээлэлтэйхийг зөвшөөрөхгүй байх бүрэн эрхтэй бөгөөд эцэст нь та бүгэлсэн мэдээлэл бүхэлд нь харж дахин нэг нэгтлэх боломжтой. Ийхүү та илгээх товчлуурыг дарж мэдээллээ амжилттай илгээгээрэй. Бид илгээсэн бүхэл мэдээллийг монголоос англи хэл рүү хөрвүүлэн орчуулж Cyber Deadline-д илгээх тул та бүхэн таалагдсан бол шеэр хийгээрэй.